Сайн мэцхан өрх үзэгчтэй та бүхний энэ өдрийн хамраа амгалан айлтгая. UBS телевизээс үзэгч та бүхэнд эрхлэн бэлтгэн хүргэдэг бидний өв соёл нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа бид олон сайхан уран бүтээлээрээ үзэгч сонсогчдын сэтгэлд хоногшсон хөгжмийн зохиолч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн нийтийн дууны маэстро Гадангийн Алтан хуйгийг нэвтрүүлгийнхээ хүндэт хойморт урьсан байна. Урлагийн маань хүлээж авсан Алтан хуйг ахта баярлалаа. Баярлалаа. Сайхан үйлчж байна уу та? Жигтэйхэн сайхан үйлчж. За танаас одоо аялгуут ертөнцийг бүтээгч хүмүүнээс уран бүтээл өндрөө гэж одоо асуух нь зүйтэй баха. За баярлалаа. Ялангуяа энэ жил уран бүтээлийн ер нь их ариун одоо ургацтай байгаа гэж хэлж болно. Дуурийнхаа өөлөн их дуурийнхаа 2 дугаар редакцийг дуусглаа. Цагаан морин жил найралдуутай симфони найрал хөгжмөнтэй 90 оны хувьсгалыг магтсан симфони найралдаа дуусглаа. За төгөлдөр хуурт зориулсан сургалтанд зориулсан вариаци гэж том сургалтын тоглогчдод зориулсан бүтээлэн дуусглаа. За ер нь тоочвол бас бус энүүд би эндээ би их баярлаж яаж амжуулчихваа гэж бодож байна. За мөн Монголын одоо дуучин ард түмэн, дуун дуртай ард түмэн олондоо зориулж одоо өөрийнхөө одоо 10 жилд 7 дугаар ангиас эхэлж бичсэн дууныхаа 2 бит төврийг гаргалаа. Энэ дуу бол миний 63 оны 7 дугаар ангид ээждээ зориулж бичсэн ихэн тухай дуунаас их үүдэлтэй. Тэр үед бичсэн бүх дуунууд нь орсон 1-р бит дуун дуртай болов гэж байна. 2 дугаар бит нь бол жаахан хөгтэй консерватор 11 жил Болгарын консерваторийн хөгжмийн зохиолч онлын ангийг төгсгөөд ирсэн. Ирээд 2-3 жил болсны дараа бол тухайн үеийн үнэн сонин дээр 60 дунд одоо их сайхан нийтийн ард түмэндээ дуулах дуртай дууг нь биччихсэн Алтан хуйг нийтийн дуу бичихгүй жаахан бие тоосон байна. Том бүтээлүүдэд хэтэрхий орж байна. Энэ чинь ард түмэн бол дуугаа хүсэж байгаа. Энэ тал дээр жаахан одоо сануулга хөгжмийн зохиолчдын албаноос авч авсан үнэн сонины тэргүү өгүүлэг дэрж шүүмжлүүлсэн. Тэр үеийн үнэн сонины тэргүүн дээр тэгж гарна гэдэг бол нэлээд их том байгууллага нь хилцдэг, сургууль нь хилцдэг тийм байсан. Тэгэхээр нь тэгье гээд одоо 82 оноос жүжигийн дуу унгаа хайраас эхэлж дуунуудаа бичиж эхэлсэн. Өдөрчний үүсэн амьдралын анхны хонх зэрэг одоо залуус дуучин дундуртай ард түмэндээ зориулсан одоо тэднийхээ хийт болсонд нь дуулаад явж байгаад нь их баярлж байдгийн. Тэгээ цаашид ч нийтийн дуу гарахгүй юм байлээ. Одоо ч мөн нийтийн дууны 3 дахь бит дээр ажиллаа сууж байна. Одоо өөрөлдвөл энэ 2 бит нь гарлаа. Одоо мөн 32 дуутай клавиртайгаа 3 дахь бит нь мэдхэн гарах байхаа гэж найдаж байна. За тэгэлгүй яах вэ? Ерөөл Батар шиг тэгээд уран бүтээлийн ганцг дөрөн уран бүтээлчтэй бас ярилцаж суух золтой юм аа. 13 настай 7 дугаар ангийн тэрхүү эхийн тухай одоо их сайхан уран бүтээлийг анх бүтээгээд дуунд дуртай болсон тэр түүхээсээ бас хуваалцах байх. За бидний өв соёл нэвтрүүлгийнхаа хүндэт зочноор таныг үрсэн бас шалтгаан гэвэл өнөө цагийн бас өвийг бүтээж яваа эрхэм хүндтэй хүмүүсийгээ бид энэ нэвтрүүлгээрээ бас алдаршуулахыг зорддог. Тэгээд энэ зорилгодоо бас хөтлөгдөн таны одоо дуунд дуртай болвоо би унган хайр. За тэгээд дөнгөж сайхан дуусгаад байгаа өөлөн их дуур тийм ээ 3 дугаар симфони бас дуусгачлаа. Эдгээр бүтээлүүдийг бас нэвтрүүлэгтээ хадгалж авахыг хүссэн юм аа. Ер нь ингэж дууныхаа урлагийг ялангуяа орчин үеийнхэн одоо ирээдүйн болсон хүүхд залуучуудад
зориулсан тэр бүтээлүүдийн ингэж сурталчлах, хэвлэх, түгээн дарахаа одоо энэ юулд маш их хэрэгтэй юм аа. Зүгээр нэг шоу нэвтрүүлэг өөр. Яг дуунд зориулсан ингэж дууга тайлбарлсан дууны ач холбогдол нь тэр нийтийн дуу гэдэг үл ерөөсө гайхалтай уран бүтээл шүү дээ. Бараг л одоо бидний хэрэгэлдэг өдөр тутмын сонинтой адилхан гэсэн үг. Дуу бол зэрэгцэн явдаг, дуу бол тухайн үеийнхэн нийгмийнхэн сод чанарыг гол юунуудыг шилбэл ерөөсө үргэлж илэрхийлж идэг юм чинь дуу. Дууны уран бүтээл бол хамгийн уран бүтээл дотроос хамгийн айхтар хүнд нааддаг ойрхон уран бүтээл. Түрүүн би асуултандаа бас дурдсан. Таныг анхны уран бүтээлээсээ бас дурдж өгөөч. 13 настайдаа дууны ая зохиогоод одоо ч бидний дунд дуулагдж байгаа тэр дуртай дуугийн маань зохиосон хүн. Би хөгжим бүжгийн сургуульд суралцж төгснөөр их бахархдаг. Яг миний мэрэгжил шалгалтанд тэнцэж сурсан, орсон. 7 дугаар ангид би ардын хуурч, ардын жүжигчин агуу их морин хуурч, жамингийн шав болж морин хуурч байлаа. Энэ хөгжмөндөө хайртай. Энэ бол Монголын ард түмний дуу хөгжмийн урлагийн их том одоо илэрхийллийг тээж авдаг морин хуурдаг хөгжмийг эзэмшсэндээ их баярлалаа. Энэ намайг ардын дунд Монголын жинхэнэ тэр пентатоник руу тэр Монголын дуунаас салахгүй болсон нааж өгсөн юм бол энэ морин хуур хөгжим. Энэний хөг аялга. Тэгэхээр зэрэг 63 онд 7 дугаар ангид байхад миний одоо хайртай их ээж маань бурхан болсон. Би бодож явсан юм ер нь ээжийг л нэг мөнхлий. Тэгэхэд нэг ч дуучиж байгаагүй зүгээр ер нь ээжийг яавал их олон хүн миний ээжийг дурсж байх бол гэдэг дээр бо. Ер нь нэг дуугаа бичээд нэг хөгжим зориулах юм бол би одоо морин хураараа ч хөгжимцсэн хамаагүй нэг хөгжим зориулах юм бол байнга тэрнийг тоглоод тэрнийг дуулаад байвал миний ээжийг дуулж байна гэсэн үг. Ингэж бодоод жоохон 13 настай хүүхдийг хэн тоож шүлэг өгөх үү? Хинч тоогохгүй танихгүй мэдгүй. Тэр үед их гоё яруу найргийн том номнууд гардаг байсан. Монголын шилдэг яруу найраг гэдэг нэг зузаан ногоо ном байсан. Тэрнийг үзэж байтал тэрэн дээр бол манай нэртэй яруу найрагчдын шилдэг шүлэгнүүд яруу найрагууд ингээд энэ дотроос ээжигээ бодож исэн хөвчин яв холонгогийн ихийн тухай дуу. Анх удаа алхаж байгаа хүүгээ их нар хүрээсэн дэмчхий үзээд ээжийнх нь би зүгэрлэнхэн санддаг. Ай хөөзөө гэдгийг би нэмсэн. Аялга дутсан учраас. Тэгэд энэ том хүний хөгжим юу шүлгэнд одоо бичсэн. Энэ бол бас дуутай аялгаатай байсан энэ дуу. Энэ шүлэг дуу болчихсон байсан. Дуу болчихсон байсан. Тэгэхдээ нэг олон төмөнд дуулагдж чадахгүй. Тэгэхдээ би нэг Арадивгийн одоо хөгжмийн хариуцлагатай редактор над их ойрхон зөвлөж байсан. Миний дууг их дэмждэг чимэд урж урлагийн авийн зүтгэлд хөгжмийн зохиолч энэ хүнээс асуусан. Би энэ шүлгэнд их хайртай юм. Тэгээ энд ингэж бичсэн болдог болов энэ чинь одоо нэг хүний бас хөгжмөө бичсэн дуу юм байна гэсэн. Сайн шүлгэнд 10 ч аялгау байж болно. Хэн сайн аялгау нь дуулагдсан цаашаа. Болно бич. Энд нурам аваад ихийн тухай дуугаа бичсэн. Манай ангийн нөгөө ангийн гэрэлтүүд дуулаач ангид байсан гэрэлтүүд. Тэрнийг гуйсан дуулаа. Чимтүрчгөө дээр радио дээр ирээд бичүүлье гэсэн сонсчиход их сайхан дуу дуулнаа. Тэгээ гэрэлтүүдийг дуулуулсангүй чи ер нь их айтайхан бас аялж дуулчдгийг. 2 дугаар хоолоогоо дуулчих зогсон чаа дуул.
Ингээд гэрэл дуудаа анх удаа гэрэл дуучинтай би 2 дугаар хоолойг дуулаад энэ одоо хүртэл явж байгаад би их баярлалаа. Энэ дуу ингэж анхны миний бүтээл болсон. Энэ цаашаа дуу бичих урамыг оруулсан. Уран бүтээлээсээ урам аваад олон уран бүтээл туурвах, дуунд дурлах тийм ээ тэр зам жимийг танд бас гаргаж өгсөн байж тээ. Анхудаа алхаж байгаа хүүгээ арууроос бинчиг үзээ айгоцэко эжигэм бизүлэн самбагада Доороос хоололоод борхон болжмоор цохлож ангайхадаа нисхийг үзээ айгоцэко эжигэм бизүлэн самбагада Санд дэвдэхэгэн сэлж сурагагээд зүхүртлөө харуултаач ангирыг үзээд айгоцэко эжигэм бизүлэн самбагада Sandagara айгоцэко эжигэм бизүлэн сандагада Маш гайхалтай уран бүтээлүүдийг та ард түмэндээ нийтийн дунд одоо таниулан түгээж ирж олон хийт дуунуудыг бидэнд одоо нэг өсөндөө төрүүлж өгчээ. Бид үлгийдэж аваад өнөө хүртэл одоо дуунд дуртай монголчууд маань дуулж явна. Дуунуудаа нэгтгэхэд төвөр гаргах бодлыг та хэрхэн бодож үзв? Тэгээд таны бүтээлүүдийн бас онцлогийг асуумаар байна л да. Энэ бүр төвөр гаргах гэдэг бол бүр энэ 64-5 онд бол асуудал болж ирсэн юм. Энэ хүүхдийн дууны төврийг гаргаа гэж тэр үед Монголын хөгжмийн зохиолч холбооны орлогч дарга байсан Бэрваг төврийн гараа энийг олон айтаахан одоо нийт их танил болсон дуу бичсэн юм байна. Тэр нь би хичнээн их баярлж байсан байв. Тэгээд миний анхны дууны төвөр бас нэлээд хэдэн 10 дуутай 15-6 яг үл клавиртэй дуу шиг зузаан болчдөг байхгүй юу. Клавир гэж төгөлдөр хурд дагалж тоглохыг хэлээд байгаа. А зүгээр шалдаа ивэдсэн болтгоч их олон дуу багтах хэвээр. Тим дууны төвөр гаргасан. Тэрэнд би бол анхныхаа номыг хэвлүүлсэн сурагч байсан. Тэрэнд
ер нь их олон хүн баяр хүргэж атаархаж баярлаж намайг улам бол хөглөж зэрэгжүүлж байсан да. Тэр эхийн тухай дуун дээрээс том урам авсны дараа ерөөсөө их сайхан шүлгүүд бол олсон. Дандаа би сонноос түүж авдаг байсан. Тэр үед сони их сайхан байсан. Урлаг соёл утга зохиол сонин цаг сэтгүүл дээр бол дандаа дууны шүлгнүүд ингээ хэвлэгдэж гарсан. Тэрнээс олж авч одоо тэр энэний дараах одоо тэр дуун дуртай бол вави шинжилтэй тийм ээ сэрүүн саранд одоо тэр олондоо Борхон Монголын ус Монгол усгийн үзэсгэлэн гоо тэргээл дандаа бас эмгтэй хүмүүсийг ээжигээ магтсан тиймэрхүү дуунууд. Ингэж энэ дуунууд маань бичигдэж эхэлсэн. Тэгээд 69 онд 68 онд Болгар төгсмийн дэд сургуулийн шалгалт өгч тэнцээд тэнцээ хөгжим зохиолчийн сургууль өгч тэнд 11 жил. Онлын 4 жил, дараа нь композиторын 6 жил. 11 жил тэнцээ суралцсан. Тэгээ хурц ирээд хөгжим бичгтээ мөн багш. Би ч хөгжим бичгийн сургууль 11-р анги төгсчээд бас багшаар үлдсэн шүү дээ. Хөгжим бичгтээ. Тэгээ тэнд 3 жил ажиллаад явчихсан сургуульд. Тэгээ хурц ирээд онлын багшаар хөгжим бичгтээ суралцж байх хугацаанд нөн хөгжмийн холбооноос ч одоо тухайн үед нийтийн дуу 60-аад онд их олонний хүртээл болсон сайхан дуунууд бичижсэн энэ нөхөр одоо консерватори төгсч ирчээ дандаа том бүтээл рүүгээ хитяагаад нөө дуун дуртай ард түмэнд зориулж дуугаа бичихээ болцсон байна. Жаахан бие тоох хандлага гарч байна гэдэг иймэрхүү хандлагатай том үнэн сонины тэргүүлэг дээр нэлээд сайн шүүмжлэгдсэн. Донгод ус. Тэр үеийн тэр сонин дээр донгодуулна гэдэг бол хөгжмийн холбооноос заавал өөрийг авах хэрэгтэй. Эргэж дууныхаа бүтээлд орноо дундаа цаг хугацаагаа зориулнаа гэсэн амлалт авдаг. Тэгж аваад одоо шууд тэр жижигхэн дуунуудыг л одоо цэцэгчний өслөн унган хайр амьдралын анхны онх манаагаргийн залуус гэдэг энэ дуунууд маань одоо бүтэж байсан. Гарч эхэлсэн. Тэрний одоо юу 2 дахь нь унга хайр энэ 32 дуутай калверта дуу. Энэ нь бол хөгжим бүжигт байхдаа 7 дугаар ангиас бичсэн анхны миний дуун дуртай бол Монгол усгийн үзэсгэлэн эхийн тухай дуу дээр багтсан. Монголын мэдээ хайртай ард түмний хайртай дуунууд энэ хоёр бит. Та энэ хоёр төвөр бүтээлийн номоо 2024 онд хэвлүүлсэн юм байна. Хэвлүүлэхэнтэй. Тэгээд ер нь хичнээн бүтээлийг багтааж чадав. Одоо багтааж чадаагүй цаана зөндөө олон одоо уран бүтээл нь үлдсэн гэж бас дөө. Тэр бүтээлийг багтаана гэдэг бол хамаатайхан бол зүгээр нэлээд бас хөөрхөн тоо хэлэх юм байлээ. Гэхдээ олон түмэнд тарсан дуу шүү. Би зүгээр тараагүй. Жинхэнэ нөгөө хит болсон. Тэр нь тэгэхээр зэрэг бол энээс илүү байгаа гэсэн үг. Одоо 3 дахь үетэй бол би гаргах санаатай байна. Тэгээ энэ завсраар бол том бүтээлүүд одоо бас бичих үүрэгтэй. Тэрнийг бол бичиж байна. Дуурайа дуусгасан 2 дугаар редакцийн 1-р нь 2004 онд тоглогдсон өөл вэ. Манай сайн дуучид ардын жүжигчин Дашвилж ардын жүжигчин Жавдсан дулмын тэр гол дүрд тоглосон. Тэрнийхээ 2 дугаар редакцийг бичиж байна. Одоо мөн симфони найрал маань дууссан 3 дугаар симфони маань дууссан байна. Энэ найрал дуу симфони найрал хөгжимтэй цагаан морин жил гэж энэ бүтээл партитур калвер нь хэвлэгдэж гарлаа. Энэ мөн цэргийн ансамблийн найрал дуу, дөөрийн найрал дуу, хөгжим бүжгийн курсын оюутнуудын найрал дуу ингээд бараг 100 орчим найрал дуучдаас бүтсэн том найрал дуу, симфони найрал хөгжимтэй дөөрийн тоглогдсон их амжилттай болсон. Цагаан морин жилг энэ одоо 90 оны манай энэ орчин үеийн шинэ хувьсгалыг магтана. Цомнол нь бол энэ Данзангийн магийн цомнол симфони найрал. За мөн
мэрэгжлийн дуучид зориулсан энэ Six Ramas гэж энэ бол мэрэгжлийн дуучид болно. Энэ бас их ярилттай байгаа. Энэ 6 Ramas-аас үдсэн нэгдүгээрх нь одоо 2 3 дугаарх нь мөн дандаа 6 Ramas-тай. Ингэж энэ бас мөн хувьд бол иймэрхүү явна. Сансан бүтээсэн бүтээй гэсэн юм бол би чадах болтугай бүтээх болтугай гэж бурхандаа залбираад байна. Эдгээр хийсэн бүтээлүүд нь одоо дандаа мэрэгжлийн урлагийн байгууллага, мэрэгжлийн сургуулиудад ашиглагдж байна. За одоо гарын авлага болж байна. За мэрэгжлийн одоо яг энэ чиглэлээр суралцж байгаа хүүхдүүдэд, оюутнуудад маш их хэрэгтэй байгаа, шаардлага тулгарж байгаа гэсэн бас мэдээлэл авсан. Тэгээд хэрэг олон хэвлэгдсэн бол ер нь худалдаанд бол гараагүй дандаа мэрэгжлийн байгууллагуудад байгаа. Худалдаанд гарч чадахгүй байгаа. Худалдаанд гарах тийм олон тоогоор хэвлүүлэх юу боломж болцоо бага. Дэмжих гэсэн байгууллагууд бол би өшөөдөр ярилцаад тэднийхээ дэмжлэгийг авал хэрэгтэй л дээ. Эднэр цааш хэвлэхдэх байх гэж бодож байна. Ямар ч гэсэн их үнцийн тавиад чадах чинээгээ ингэ гаргалаа гэдэг бол надад бол их том одоо нэг юмны ард гарч хаад их санаамар байгаа да. Тэгэлгүй яах вэ? Та бол одоо нийтэд төгсөн зөндөө бүтээлүүд байна. За дуурийн, оркестр, хүүхдийн, жүжигийн гэд киноны гэд ярил олон одоо төрөл жанраар бүх одоо уран бүтээлүүдэд туйрвсан. Тэгэхээр урын сангаач баяжуулсаар байна. Тий одоо том бүтээлүүдээ орхихгүй мөн амлснараа тэр бүтээлүүдэд дуусгах ёстой. Тэрний хажуугаар дуун дайртай ард түмний гомдоожуулахгүй тэдний зориулсан ялангуяа одоо залуу үедээ зориулсан шин нийгэмдээ зориулсан дуунуудыг бол хэрхэвж орхиж болохгүй. Энийгээ бол чадлынхаа хэрээр бүтээж бичиж явах ёстой. Энэ дээрээ л явж байна. Ард түмэндээ өв үлдээж байгаа дууны уран бүтээлээрээ одоо өвлүүлэн уламжлуулж байгаа уран бүтээлчийн дахиад нэг сайхан уран бүтээлээс нь үзэгчдэд танилцуулахыг хүсэж байна. Тэгээд Монгол Улсын ардын жүжигчин Мөнхшүр, за өөрийн шав болох Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цэрэн Долгорынхон хамтаар бас манай энэ студид борлон ирж таны бас зохиосон Ижи наран хэмээх аялгуут сайхан уран бүтээлийг манай үзэгчдэд танилцуулахаар хүрэлцэн ирлээ. Тэгээд энэ дууг үзэгчдэд хүргээд иргээд болцъё да. За.
эрхэм агуу хөгжмийн зохиолч Гаадангийн Алтан хуйг таны их шиглэнт энэ сайхан нэвтрүүлэгт ариун хөг аялгау болсон энэ сайхан уран бүтээлээр чинь ижийн наран дуугаар чинь таны дүү Цэрэн Долгортойгоо хамтарч бид хоёрт ийм сайхан уран бүтээлээ хүртээсэн танд маш их баярлалаа гэдгээ хэлээд таны уран бүтээлд таны гэр бүл үр хүүхэд ах トゥ төрөл төрөсөд нь бүгдэнд нь амжилт төсөн өрөөё. Таны энэ сайхан одоо энэ хоёр номны чинь тухай гарч байгаа нэвтрүүлэг бол Монголын арт түмнийг үе үеийн одоо олон зуунаар хөгөлсөн сайхан унган хайр дуунд дуртай болвоо энэ дууг мэдхгүй Монголын арт түмэн байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг таныг би үнэхээр биширч шүтэж явдгийн олон тэр хөгжмийн том зохиолууд байна. Таны одоо романсын энэ зохиолоор чинь манай соёл урлагийн их сургуулийн дуучид болон манай урийн театр ер нь мэрэгжлийн дуучид бүгдээрээ л хөглөгдөж одоо дуулж урийнхаа санд уран бүтээлдээ одоо уран бүтээлийнхаа санг аривжуулж өшөө урлах эрдэмээ, дуулах эрдэмээ одоо хөгжөөж ингэж ирсэн ийм сайхан төвхөн замлалтай танаар одоо гайхуулж явдаг шүү. Дэлхийн тавцанд ч гэсэн таны хөг аялгау хөгжим бол цуурайтаж байдаг. Тэрийг мэдэхгүй хүмүүс гэж байхгүй. Ялангуяа уран бүтээлч дотор ингээд таньда урт наслж удаан жаргаараа улам ихийг бүтээгээрэй гэж хүсэн өрөөё. За ингээд баярлалаа. За чамдаа хайртай шүү. Улам уран бүтээлийн амжилт хүсье. Гэлээ. За дууцсандээ баярлалаа. Яа харахгүй л Алтан хуйгай одоо эхийн тухай дуугаар уран бүтээлээ эхлүүлж байсан бол ээжүүд эмэгтэйчүүдийгээ одоо магтан дуулсан олон бүтээлүүдийг араараас нь хөврүүлжээ. Тэгээд тэр бүтээлүүдийн одоо нэгээхэн төлөөлөл ижийн наран уран бүтээлээ үзэгчдэд толилууллаа. Маш сайхан уран бүтээл байна. Брогшид сонслоо. Тэгээд дан одоо эмэгтэйчүүдээ магтсан юм уу гэсэн чинь аавын тухай сайхан дуунууд ч байна. Араасаа тийм ээ. Тэгээд та бас тэдгээр дуунуудыг нэрлэж өгөөч. Аавын дээлээс ахуулаа тий. Ээжийн, эхийн, Монгол бүсгүйн сайхан магтсан дуунуудад их бичсэн л дээ. Тэр бол миний ээжтэй ихтэй хайртай байсны одоо сэтгэлийн одоо илрэл юм л да. За мөн эрчүүд, сайн эрчүүд Монголын одоо сайхан залуус одоо Монгол эр хүний тухай бичихгүй байж болохгүй юм а гэдгийг бол би бас нэлээд дээр үеэс ойлгосон. Тэгээд тэр ардын жүжигчин жаргал сайхан дуулсан тэр киноны дуу байна. Тэр сайн эрийн шилийн сайрын тухай алтан овон дөргсөн тангарага сан би нэцхгүй. Юу аавын тухай дууви яруу найрагч соёлын гавь зүтгэсэн ган хуйгийн шүлгэнд өвөр зөөхин үлжөө гэж би өвөлдөө хаврда дулааханда гэдэг өндөр хөх аавын хайрлан санах юм да үлжэндээ буугаа болов яага бол гэж Монгол хүний сэтгэлээр малчин хүний хүүхэд аавыгаа дуулсан ийм аавын тухай дуу хийсэн. Эрчүүдийг магтсан. Монгол эр хүнийг дуулсан талигаж гавьяа чивчгчин мундаг дуучин миний бас шүтэн болсон дуучин Гамбат хөх тэнгэр мэн гэж ардын уран зохиолч Бабугийн лавг сурангийн шүлгэн дээр битсэн. Тэр бол бас л эр хүн оролцсон дуу. Их сайхан дуулсан. Японд их дуулагдсан шүү дээ. Танд ер нь хамтарч уран бүтээл хийгээгүй зохиолч байна уу? Зохиолч яруу найрагч уу? Шүлэг бичсэн. Ер нь Монголын нэг хамтраад би яасан биш. Би тэр үед жоохон байсан чинь намайг тоохгүй. Тэр том улсуудын шүлгийг эрен хайж сэдгүү, ном, зам бүх юмнаас нь олж авч бичсэн нь бол би. Түүнээс биш намайг тэр агуу том улсууд чинь юм уу 10 жилийн өгдгийг тоож ирэхгүй шүү дээ. Харин над дээр ирсэн нэг одоо 11 дугаар ангид байхад нэг хоёр одоо кинон дээр гардаг шиг н хоёр
дотоод яамны хүн шиг чикэс хоёр гоё цагаан цавтай хоёр хүн нэг нь нүдний шилтэй зогсож байна. Тэгсэн чинь нөгөө өндөр хүн энэ юм бэ алтуу гэж гээд миний толгойг ингэж илчээ. За би явуу хулан байна. Баярлалаа тэр их сайхан дуу хийсэн байна чи. Сайн толгой байна. Миний толгойг ингэж ширчин сүрэнгаа бас ингэж гээд яв. Тэгээ би дараа нь тэр ширчин сүрэн гэдгийг нь бол ширчин сүрэн шүү дээ гэдгийг нь мэдчихэж байгаа. Монголын хоёр том дорны их яруу найрагчд ирээд тэр жоохон формын утастай үгтийг толгойд нь ингэж хүрчээд ингээд явсанд нь би талархаж өгдیں۔ Тэгээд тэр том хүний шүлгэнд яасан чи харин намайг загнах байх гэсэн урам өгөөд ингэж явсан. Энд урам гэж асар их хэрэгтэй гэдгийг. Тэгээ Монголын ер нь сайн яруу найрагчтай бол хийсэн бүгдэнтэй. Ер нь Бонсхийн Бадарчгаатай олон том оратори, магтуу, найрал дуу, симфони хөгжмөнтэй Монгол цэрэг, анхны Монгол цэргийг магтсан оратори, цэргийн ансамбл, дуурийн хоор хамтарч дуусан. Маш сайн бүтээл магтагдсан тухай үедээ. Бонсхийн Бадарчгаа тэгээд Монголын яруу найрагч дууны шүлэгний хаан гэгддэг лувсан дэндвийн давгдорж байгаатай маш олон хойр тэр луунага харь амьдралын анхны тэр чин дандаа хондог дуунуудын шүлгийн майструуд тэрнтэй хийсэн байна. Сайн яруу найрагчтай хийсэн ер нь нэг их тэднэр ирж урьж өгөөд исэн биш. Би тэдний шүлгийг олж хийгээд исэн хүүхдтэй байна. Дараа нь том консерватор төгсчээд ирсний дараа бол харин таадаг болсон. Алтуу ихтэй уулзна. Тэгнэ гэдэргээ энэ тэнд хөгжмийн холбооны дарга байхад орж ирж хөгжөөл консерваторд багшилж байхад орж ирж шүлгээ тоож гардуулж энд хийж өгнө байх гэж найдаж байна гэж. Тэгээд 1963-4 оноос одоо нийтэд танигдаж эхэлсэн бүтээлүүд нь одоо Алтан уягыг нэлээд хөглөжээ. Гэтэл одоо нөгөө дуучнаар нь маш сайн ард түмэн мэдээд эхэлдэг штеп. Авторуудыг нь төдийлөн бас таньдгүй. Тэгээд тухайн үед таныг бас танихгүй одоо өөр одоо магадгүй аль нэг сургууль албан байгууллагын цонхон дагуур явхад байгууллагаараа дуулж идэг байсан. Тэрийг сонсоод намайг одоо зохиосныг мэддэг болов гэж боддог байсан гэдэг яриаг сонсч ирсэн юм байна. Тэр ч хөөхд байхад л да. Хөгжим бичгийн сургууль би Төмөр Замбас гэрээ автобусанд Лен клуб дээр уучаад ингээ яваад их сургуулийн өмнөр гараад хөгжим бичгтээ орно шүү дээ. Тэгэхэд ер нь их сургуулийнхаа дээр их замбраатай байсан юм байлээ. Завсралгаанаар гараад коридорт зогсоод бөөнөр дуудвал. Тэгээ их сургуулийн цонхон онгорхой хавар тэрчээ гоё шүү. Тэгээ би сургуулиуд морь хороо урьчаад явж хахад миний дуун дуртай бол Монгол үзсэн. Найрал дуу шиг одуулаад бол. Тэгээ би Төмөр хайсан дээр нь зүлгний хайсан дээр суугаад жаахан сонс суудаг. Морь хороо урьц хүүхдтэй морь хороо. Тэгээд эднэр намайг танихгүй шүү дээ. Би над дугуйг чинь зохиос юмштай гэдэг тийм бодсон. Дотор минь орж. Тэгтээ их дотроо бол их тэр чинь одоо баярлаж хөөрч байгаа юм. Энэ олон тон мундаг сургуулийн аюутнууд миний дууг дуулж байна. Би бол цонхонд орон сонсоо сууж байна гэдэг их сайхан. Бас энэ дуучин ард түмний дунд төрцөндөө их баярлалдаг юм. Төвөр номуудад маань ер нь яг хичнээн бүтээлүүд багтав. Та түрүүн бас зугсхан зурцсан 3 дахь төврээ гаргах бас яриа хэлэлцээр яригдчихл байна. Хүмүүс асууж байна гэж. Тэгээ тун удахгүй гарах бүтээлүүд бол бэлэн байгаа бах та. Одоо бүтээлүүд дуунууд маань бол бэлэн бий. Би ер нь баг хуучин урын сангаа бүтээжсэн норгуудаа ухахад л тэр зэргийн дуунууд бол гараад ирнэ. Зарим одоо ард түмэнд бүр дуулагдсан дуунууд хүртэл тэнд байгаа. Энд багтахгүй. Тэгэхээр зэрэг энд бол шилмэд аль болохоор л ард түмнийхээ дуулдаг дуунуудыг багтаах гэж энэ дуун дуртай болсон. Энэ бол 32 дуу. 32 дуу маань бол
калавиртайгаа. Тэр нь бол төгөлдөр хуурч хараад тоглоод төгөлдөр хуурчтайгаа дуучлуулна гэсэн үг. Зүгээр шалдан аялгауг гэвэл зүгээр ганцхан аялгуул байдаг. Тэр нэг дуучин л харж дуулна. Төгөлдөр хуур байхгүй байхгүй. Тэгэхээр энэних үнэтэй калавир гарна гэдэг бол уран бүтээлийг дуу ингэж бичих юм бол төгөлдөр хуурчтай өглөө, төгөлдөр хуурч суулаа, дагаад дууллаа. Бэлэн одоо бүтээл гэсэн үг тийм. Энэ бас 32 унгаа хайр бас 32 дуутай. Гэхдээ энэ бол нөгөө 70-аад оноос нөгөө консерватори төгсөж ирснээс хойш бичсэн. 82 оноос хойш бичсэн нөө. Энэ нь бол 60-аад оны. За алдарт Үлзийма дуугаа хэрхэн бүтсэн талаар бас та ярьж өгөөч. Даваг доржгоотой бас хамтран бүтээсэн уран бүтээл нь байна. Даваг доржгоо бид их холбоотой. Манайр нэг ороо нэлээ ороо хичээл дараад ирэхэд утасцсан. Нэртэй дууны уран бүтээл болсон. Өөрөөр хэлбэл хүнд зориулсан нэртэй. Жишээлбэл манай Алгирма, Сийлэгма зэрэг одоо Дөөрима зэрэг гоё дуунууд бий. Тэрэн шиг нэртэй дууны уралдаан болох нэ. Нэртэй дуу гаргах нэ. Хоёлаа энэнд оролцсноо. За та ямар гоё энэ төр чи одоо та шүлгээ бичээд өгчихөрэй гэсэн. За би ямар нэр өгөх үү? Чамаас нэр авна аа. Чи ер нь гэл ингэхгүй юу? За манад их олон бидээ тэр сайхан нэрнүүд чинь. Ер нь манад Монголд ч Үлзийма гэдэг их сайхан нэртэй маш олон хүүхэн байдаг. Миний танил үзэндээ байна. Үлзийма гэдэг дуу хий гэсэн чи за. 2 хоногийн дараа Үлзийма гэдэг энэ сайхан шүлэг гарч ирсэн. Тэр уралдаанд нь орсон. Энийг дуулууллаа. Энийг Гамбат дуулсан юм. Тэгж энэ дуу амьдэрсэн. Тэргээр ч их олон нэртэй дуу мундаг шагнал тэргүүн шагналын навсан юу нэгдүгээр баримт нь орсон зэрэг яасан. Миний энэ бол зүгээр шагналт баримт нь ороод явсан. Тэгээд тэр дуунууд маань алга утсан. Энэ одоо бол Үлзийма бол ерөөсөө дуучин бүхний баг энэ сайн энийг дуулах нь гэдэг дуулчаад байна шүү дээ, тийм ээ. Олон дуучид дуулж байна. Ард түмэн маань дуулж байна, тийм ээ. Энэхүү Үлзийма хэмээх уран бүтээлийг манай одоо Mongolian Songs төсөлд амжилттай сайн оролцсон шинэ 2 дуучин маань бас студид маань морилон ирж дуулж ард түмэндээ үзэгч сонсогчдод одоо сонирдуулахаар хүрэлцэн иржээ. Энэхүү уран бүтээлийг хамтдаа сонсъё. Сонсъё. Баярлж байна. нартай байхад өөрийн заяан дөрөмөдөө Үлзийма минь өдөөсөргөн бүлхэж авах үрийн тэнгэр сэлмэг юмудаа Үлзийма минь онно бидний зовлон чаргалж Чин заяан дэлгэр өндөрөөс өндөр байгаасай Үлзийма минь оянг найраг баян гэж дэхүү ойддаг бодон явна Үлзийма минь амцхан гэгшигэн оочми тоодваа Газар дээр явсны хэрэг бүтмэ Үлзийма минь онно бидний зовлон чаргалж байгаагүй дээ Үлзийма минь онно хочин заяан дэлгэр өндөрөөс өндөр байгаа
байгасай үлзий минь тэнгэрэн цэнхээр эцэм нөхсөн эрдмийн төлстөө үлзий минь тэр нэг шиг нэмэн үлдэх дэндихгүй эрхмийн эрхтэй ч юм уу да үлзий минь Чин заян дэлгэр өндөрөө сүндүр байгасай үлзий минь онно бидний зовлон чаргалж байггүй дээ үлзий минь онно чин заян дэлгэр өндөрөө сүндүр байгасай үлзий минь За баярлалаа. Ингээд шинэ баяр дуучиндаа тэгээд үлзиймаа хэмээх нэртэй дууны уралдааны амжилттай оролцсон шагналт байрын энэхүү уран бүтээлийг үзэгч сонсогчд маань хүлээн авч сонслоо. Тантай хамтраагүй одоо дуучид гэж бас байхгүй бах та. Ер нь байхгүй дээ. За баярлалаа. Ингээд аялгаут ертөнцийг бүтээж аваа эрхэм хүмүүн манай нэвтрүүлгийн зочны хойморт уригдсанд. Тэгээд урилгыг манд хүлээж авсан танд баярлалаа. Одоо хийж туйрвж яваа бүтээлүүдээ манай үзэгчдэд сонирдуулсанд баярлалаа. За миний бүтээлийг одоо дуун дуртай, ард түмэн хөгжмөнд дуртай, ард түмэндээ ингэж товчхон ч гэсэн танилцуулж, дэлгэрүүлж байхад нь UBS телевизийн уран бүтээл хамт олонд баярлж байна. Баярлалаа. Цаашид ийм нэвтрүүлгүүд дахин олон одоо хийж энэ шин залуу уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг ингэж олон түмэндээ өргөж байгаарай гэдгийг хүсэн ёрё. Баярлалаа. Бидний өв соёл нэвтрүүлгийн зочны хоймор уригдаж тийм бүтээл туйрвлаа танилцуулж за үр хойч үзэгч залуучуудад үлдээж байгаа энэхүү одоо уран бүтээлийнхаа дээжсээс танилцуулсан таны одоо цаашдын уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсье. Тэгээд сайн сайхныг хүсье. Баярлалаа. Талархаж. Үзэгч та бүхэнд бидний өв соёл нэвтрүүлгийн ээлжид дугаар хүрлээ. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор олон сайхан бүтээлээрээ үзэгч сонсогчдын одоо хайр хүндэтгэлийг хүлээж сэтгэлд хоногшсон олон бүтээлүүдийг хийж туйрвсан хөгжмийн зохиолч Монгол Улсын урлагийн гавьяад зүтгэлтэн за нийтийн дууны нэрт маэстро Гадангийн алтан хувийг урагдан ярилцлаа. Бидний ярилцлагын туршид хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.